Сайн байцгаана уу? Та бүхэн Crime Time playlist-д автоморл энэхүү плейлистээрээ би болсон бодтой гэмт хэргүүдийн талаар ярьдаг байгаа. Харин өнөөдөр ирэх юм бол миний анхаарлыг маш ихээр татсан. Учир нь гэх юм бол энэ хэрэгтэй нэгэн Монгол бүсгүй хамааралтай болж таардаг. Тэм учраас бүгдээрээ шууд хэрэглүүгээ орцгоё. During one of those work trips to Mongolia, Bob apparently fell in love with a much younger woman. Энэ хэрийг ярихын тулд бүгдээрээ Колин хэмээх бүсгүйтэй танилцах хэрэгтэй. Колины хувьд гэх юм бол 1942 онд Калифорни мужийн Сан Францискод төрж өссөн баг юм. Түүний амьдрал гэр бүлийн хувьд гэх юм бол маш энгийн байсан. Хүүхэд насны ч гэсэндээ хэвийн өнгөрсөн баг юм. Харин том болоод Колин совилогч болох хүсэлтэйгээ ойлгоод анагаах ухааны сургуульд явж эхэлсэн. Колин уг анагаах ухааны сургуульд явж байхдаа нэгэн хүүгүнтэй танилцсан. Энэ хүүгүнийг Larry Dodge гэдэг. Larry Colin хоёр танилцсан даруйдаад бие биендээ маш хурдан хайртай болж дассан байгаа юм. Тэмч болохоор залуу хосууд 20 наснда хурмаа хийж хамтын амьдралаа эхлүүлсэн. Larry болон Colin-аар хурмаасныхаа дараа 3 хүүхдийн эцэг их болсон. Larry-гийн хувьд гэх юм бол ажил мэргэжилтэй холбоотойгоор ийш тийшээ өөр мужууд руу явах шаардлага маш их гардаг байсан. Тэмч болохоор Colin хүүхдүүдээ аваад нөхөртэйгээ хамтдаа өөр мужуудаар нэлийн их нүүж амьдарсан. 3 хүүхэдтэй Colin байнга Larry-тай хамтдаа нүүгээд ах нь хэцүү байсан учраас Colin хүүхдүүдтэйгээ суурин амьдраад харин Larry ийш тийшээ өөр мужуудад томилолтоор явж ажиллаж эхэлсэн баг юм. Гэтэл энэ нь тэдний харилцаанд маш том сэвийг суулгасан. Нэгсэндээ Colin Larry-г өөрөөр мужуудаар явж явах хугацаанд өөрөөр бүсгүйчүүдтэй холбогдсон гэж сэжиглж эхэлсэн баг юм. Энэ асуудлыг давах хүсэл зорилго аль алинд нь ч байгаагүй учраас Colin Larry хоёр салахар шийдсэн баг юм. Харин Larry-гийн хувьд энэ бүхэн хэцүү байсан л учир нь гэх юм бол Larry-гийн хувьд гэрлэлт нь хэвийн гэж үзэж байсан. 3 хүүхдээсээ ч гэсэндээ хол байхыг хүсээгүй. Гисэн хэдий ч Colin гаргасан шийдвэртээ бат зогссон. Colin Larry-тай хамтдаа амьдардаг байшингаасаа 3 хүүхдээ аваад нүүж гарсан баг юм. Гэхдээ Colin-д очих газар байхгүй. Тэмч болохоро гэртэйгээ ойролцоо байдаг ойгоос нэгэн эзэнгүй байшинг олсон. Энэ олсон байшинда Colin 3 хүүхдийнхээ хамтаар амьдарч эхэлсэн баг юм. Гэхдээ хачирхалтай л да зүгээр л ойгоос олсон эзэнгүй байшинд амьдран гэдэг нь хин нэгний байшин байсан бол яах вэ? Colin-ийн хувьд гэх юм бол ямар ч цалин орлого байхгүй. Тэмч болохоор хүүхдүүдтэй хоол хүнстэй байлгахын тулд ан хийж эхэлсэн. Энэ үед л Colin буутай сайн харьцаж, бууны талаар сайн мэддэг болсон. Colin 3 хүүхэдтэйгээ ойн байшинд амьдарч байгаа хооронд нь Larry тэдэн дээр ирсэн. Larry тэдэн дээр ирэхдээ буцаад хамтдаа амьдрий, чиний сэжиглээд байгаа бүх зүйл чинь худлаа. Би хүүхдүүдтэйгээ хамт баймаар байна гэсэн шаардлага тавьсан. Гэтэл Colin-ийн хувьд гэх юм бол ямар ч Larry-тай эргэж холбогдох хүсэл сонирхол байгаагүй. Тэмч болохоор эцэст нь Larry-д буу тулгаад хэрвээ чи дахиж энэ хавар эргэлдэх юм бол би чамайг жинхнээсээ буутчих нь шүү. Тэм учраас одоо эндээс зайл гэсэн байгаа юм. Энэ өдрөөс хойш Larry Colin-ийн амьдрал дээр хүүхдүүдийн амьдралд ч тэр дахиж гарч ирээгүй. Энэхүү үйл явдал болсноос төд удалгүй Colin-ийн ээж нас барлаа гэсэн харамсалтай мэдээ Colin-д ирсэн. Мөн дээрээс нь Colin-ийн ээж нас барахдаа Сан Францискод байдаг үйл хөдлөх хөрөнгө буюу байшингаа Colin болон хүүхдүүдэд нь үлдээлээ гэсэн зураг хүртэлтэй ирсэн баг юм. Colin ч гэсэндээ энэ хүсэлтийн дагуу 3 хүүхдээ дагуулад Сан Францискод нүүж ээжийнхээ байшинд амьдарч эхэлсэн. Colin энэ байшинд амьдарч эхэлсэн даруйдаа л байшин шинчилж засаж эхэлсэн баг юм. Харин энэхүү байшинг нь засахад хэрэгтэй болох ажилтнуудыг дуудаж хөслүүлж ажиллуулсан. Энэ үедээ нэгэн залуутай танилцсан. Энэ залууг нь Jim Batten гэдэг. Jimmy хувьд гэх юм бол байшин засварладаг бизнестэй мөн дээрээс нь хит хитэн үйл хөдлөх хөрөнгөтэй амжилттай аваа Colin-тай ойролцоо насны залуу байсан. Jim энэхүү байшинд нь ажиллаж байгаа хоорондоо Colin-д татагдаж эхэлсэн. Colin-ийн хувьд ч гэсэндээ Jim-д татагдаад улмаар хайртай болсон. Ингээд харахад та нар нэг юм ажиглаж гэнэ үү? Colin маш хурдан хүнд дасаж хайртай болдог. Тэрнээс гадна маш бодлогоор хурдан шийдвэрийг гаргадаг. Залуухан хосууд бие биендээ маш ихээр татагдж байгаа энэ мэдрэмжээ нуугаагүй, нуухыг ч хүсээгүй. Тэмч болохоро дахин амьдралаа хамтдаа эхлүүлсэн байгаа юм. Жими хувьд гэх юм бол анхных нь амьдрал тэрбээр урд нь ямар нэгэн хүүхэдгүй байсан. Харин Колины хувьд гэх юм бол 3 хүүхэдтэй шүү дээ. Харин Жими хувьд
маш сайн хойдоо болж чадсан, бараг л төгс эцэг байсан гэж хэлэхэд болно. Өөрө хүүхдгүү тэрээр Колины хүүхдүүдийг яг л өөрийн мэтээр хайрлж хамгаалдаг байсан. Жим Колин хоёр аль биесээр гэрлэлтэд батлуулсны дараагаар Жимийн бизнест Колин тусалж нэг ёсондоо гэр бүлийн бизнес болж бүгдийг хамтдаа хийж эхэлсэн. Жим Колин хоёрын харилцаач тэр тэдний дундын бизнес ч гэсэндээ маш хурдан өргөжиж томорч эхэлж байсан. Нэлээд олон үйл хөдлөл хөрөнгөттэй болоод барилгын бизнес нь ч гэсэндээ амжилттай явж байсан. Ингэж байтал 1985 он болсон байгаа. Энэ үед Жимч тэр Колинч тэр аль нь 40 нас гараад явж байсан. Хосууд явд гэх юм бол өдгөө 10 жил ханилчихсан байсан байгаа юм. Гэхдээ гэрлэлтэнд нь ан цав гарч эхэлсэн байгаа. Колины зарим нэг зан авир болон өмнөх амьдралаа огцөгдөггүй байдал, нууцлаг байдал нь Жимд маш хэцүү санагдаж эхэлсэн л дээ. Тэмч болохоор Жимийн хувьд энэ гэрлэл одоо дахиж цааш явах замгүй. Тэм учраас хоёулаа салъя гэсэн хүсэлтийг Колинд тавьсан. Колины хувьд гэх юм бол энэ мэдээг тэмч таатай хүлээж аваагүй. Энэ мэдээг сонсоод удаагүй байтал нэгэн орой Колины аавд дуудлага ирсэн байгаа юм. Колины аав уцаа автал Колин байсан. Тэр аавдаа хэлэхдээ Жимийг хин нэгэн буутчихсан байна. Аав нь гахад юу гэсэн юм бэ? Жими хэн буутцсан? Юу болсон? Яарлаа надад хэлдэг гэхэд би түүнийг буутчихсан юм шиг байна. Колины аавд энэ мэдээ маш цочирдмар байсан ч гэсэндээ хамгийн зөв зүйл болох яаралтай төрийн тусламж болон 911-ийг дууд гэсэн зөвлөмжийг охиндоо өгсөн. Колин аавынхаа зөвлөсний дагуу 911-т дуудлага хийсэн. Гэхдээ тэр 911-т дуудлага хийхээс өмнө бос нэгэн хүнтэй уцаар ирсэн байгаа юм. Энэхүү хүнийг Дэвид Вайнер гэдэг Колины өмгөөлөгч. 911. You're speaking to dispatch. Can I help you? What's the problem? I think I can help you. Цагдаа болон түргэнийхэн хэргийн газар ирсэн Колины хувьд гэх юм бол маш том шоконд орсон байдалтай байсан л да. Харин Жимийн хувьд гэх юм бол харамсалтай нь аль хэзээ амнаасаа алдчихсан байсан. Мөрдөгчд Колины хилцээр авчираад мэдүүлэг авч эхэлсэн л дээ. Яагаад ийм хэрэг гарах болов? Юу болов гэхэд Колин би юу ч санахгүй байна. Хамгийн сүүлд миний санаж байгаа зүйл гэх юм бол Жим над руу дайрсан. Тэр миний охиныг хүчирхийлсэн гэдэг мэдээллийг би олж мэдсэн. Тэмч болохоор би маш их ууралж түүнээс энэ талаар нь асуухад над руу дайрч эхэлсэн. Сүүлдээ би бүр яхаач мэдээгүй. Харин тэр над руу буу туллахад би бие амуулах шаардлагатай болсон. Харин тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн. Жимийн үхэлтэй холбоотой шүүх хурал удалгүй болж өнгөрсөн байгаа юм. Энэхүү шүүх хурал дээр Колины өмгөөлөгчөөр түүний өмгөөлөгч болох Дэвид Вайнер оролцсон. Дэвид хэлэхдээ Жим удаан хугацаанд Колиныг ингэж сэтгэл санааны дарамтанд оруулж исэн. Манай үйлчлүүлэгчийн хувьд гэх юм бол яг тэр өдөр юу болсноо огт санахгүй байгаа. Учир нь гэх юм бол байнга сэтгэлийн дарамтанд ордог байсан. Тэрнээс гадна түүний охинд гар хүрсэн гэдэг мэдээг сонсон даруйда бүр их балмагдж шоконд орсон учраас юу ч санахгүй байгаа. Энэ нь сэтгцтэй холбоотой асуудал гэсэн мэдүүлгийг шүүхтэр гаргасан. Харин Жимийн хувьд гэх юм бол түүнийг өмөөрөх өмгөөлөх ямар нэгэн хүн шалтгаан шалтгаан байгаагүй. Тэмч болохоор энэ шүүх хурал дээр Колиныг буруугүй гэдгийг тогтоосон байгаа юм. Нэгсэндээ Колины өмгөөлөгч Дэвид маш сайн ажилласан гэсэн үг. Колин энэ хэрэгээс хуурай гарч ир чадсан. Хуурай гарч ирэхээс ч гадна Жимийн бизнес болон Жимийн үйл хөдлөх хөрөнгүүд бүгд Колины нэрээр аль биесээр очсон байгаа юм. Мөн дээрээс нь Жимийн амьд атгалын мөнгө. Нилээн их хөрөнгөтэй болсон Колин цаашлаад ганц бие амьдралаа өөрчлөсөн. Ганц бие амьдраад удаагүй буюу 2 жилийн дараа тэрээр дахин нэгэн хүнтэй танилцсан. Танилцсан ч гэжтэй таарсан. Энэхүү Колинтэй тааралцсан хүнийг Роберт Харрис гэдэг. Тэрээр 1940 онд төрсэн буюу Колиноос 2 ах. Түүнийг Боб хэмээн дууддаг. Яаж Боб Колин хоёр урд нь бие биенийг таньдаг вэ гэвэл Колиныг дөнгөж 14 настай байхад түүний төрлөх хотод Боб очиж таарсан. Энэ үедээ Боб Колинтэй танилцаад тэр хоёр нэг удаа кино үзэж болцсон байгаа юм. Энэ өдрөөс хойш тэрээр огт таараагүй, харин 30 жилийн дараа ингэж санамсаргүй байдлаар дахин таарлцсан. Дахин таарлахдаа Колины хувьд гэх юм бол мэдээж бэлэвсэрч үлдсэн бүсгүй байсан. Харин Бобби хувьд гэх юм бол урд нэг удаа гэрэлжсэн эхнэрээсээ салаад удааг байгаа мөн 3 хүүхэдтэй яг л Колинтай адил. Ингэж л хуучин танилуд дахин уулзаж, дахин болзож эхэлсэн. Ахаад л удалгүй бие биендээ тасаж хайртай болсон байгаа юм. Боб Колин хоёрын харилцаа гүнзгийрэх тусам хосууд өөртөө хүүхдүүдийг танилцуулсан. Хүүхдүүд нь ч гэсэндээ бие биентэйг танилцаад аль альнийхаа эцгийн талаар мэдээлэл солилцоод ерөнхийдөө олвол тун давгүй сэтгэлдээ эхэлсэн. Хин хинийх нь хүүхдүүд бие биенийг нь хүлээн зөвшөөрсөн учраас Боб Колин хоёр харилцаагаа илүү гүнзгийрүүлж гэрлэх төлөвтэй болсон. Харин гэрлэхээс
өмнө хийх нэгэн зүйл гэх юм бол Колин Бобын ээжтэй танилцах шаардлагатай болсон. Бобын ээжийн гэрт оройн хоол идгээр тэдний гэр бүлийнхэн бүгдээрээ цугласан. Харин энэ үед Бобын ээж Колиноос өнгөрсөн амьдралынхаа талаар асууж эхэлсэн байгаа юм. Энэ үед Колины хэлсэн зүйл гэх юм бол Боби ээжэд огтхонч таалагдаагүй. Боби ээж Колиноос өмнөх амьдрал чи юу тохиолдсон бэ? Хуучин нөхөрт чи юу тохиолдсон гэхэд өмнөх амьдрал минь тийм ч сайн байгаагүй. Миний хуучин нөхөр зүрхний асуудалтай байсан учраас нас барчихсан гинтэл. Тэгээд би бэлэвсэрч үлдсэндээ гэж хэлсэн байгаа юм. Гэхдээ энэ Колины хэлсэн үг худлаа гэдгийг Боби ээж шууд л олоод мэдчихсэн. Магадгүй ээжийн зүүн сонгороо. Үүнийхээ дагуу Боби ээж Колиныг илүү сайн судалж эхэлсэн байгаа юм. Гэхдээ энэ чинь 1980-аад он учраас зүгээр л интернет рүү ороод хэн нэгний мэдээллийг олдог шиг амархан байгаагүй. Тийм ч учраас Бобийн ээж номын санд суугаад бүх хуучин сонин мэдээллүүдийг, хэвлэлүүдийг ухаж эхэлсэн байгаа юм. Энэ үедээ тэр маш олон зүйлсийг олсон. Энэ нь юу вэ гэвэл Колины өмнөх нөхөр яаж нас барсан, хинт буудуулсан, мөн хин сэжигнэр нь татагдсан, шүүх хурал нь яаж өрнсөн гэх мэт бүх мэдээллүүдийг олоод мэдчихсэн. Харин Бобийн ээжийн хувьд энэ мэдээллүүд нь маш цочирдмор байсан л та. Учир нь гэх юм бол хүүтэй нь магадгүй суух гэж байгаа бүсгүй өмнө нь ийм амьдралтай байсан. Тэгээд ч зогсохгүй тэрийгэ нуун дарагдуулж яг өөдөөс нь хараад нүд цавчилгүй худлаа ирсэн байдал нь. Ийм болохоор энэ бүхэн маш аимшигтай, сэжигтэй санагдчихсэн. Гэхдээ Боби ээж тийм ч яарч хөдлөөгүй. Учир нь гэх юм бол хэрвээ би энэ мэдээллийг түүний хайртай бүсгүй эсрэг ухаж олсон гэх юм бол Боб хизээш намайг хүлээн зөвшөөрөхгүй. Тэм учраас Бобийн хүү буюу ач хүүтэйгээ ярилцах хэрэгтэй. Тэр л аавдаа зөв ойлгуулж чадна гэж бодсон учраас Бобийн хүү болох өөрийнхөө ач хүүтэй уулзсан. Бобийн хүү энэ мэдээллийг эмээгээсээ сонсоод яг л адилхан цочирдсан байгаа юм. Үүнийг аавдаа хэлэхэд аав нь харин маш achирхалтай зүйлийг өмнөөс нь хэлсэн. Тийм ээ би мэднэ. Колин өнгөрсөн амьдралаа бүгдийг надад ярьсан. Тийм болохоор та нараас гуй битгий бит хоёрын амьдралд дураараа оролц. Бүгдээрээ нас биед хүрсэн хүмүүс шүү дээ. Тийм чинь наадхаа зүгээр л ингэж орхиж. Харин чи надад нэг зүйлийг амал. Энэ талаар ихчтэй яасан ч хэлж болохгүй шүү гэсэн. Учир нь гэх юм бол Бобийн том охин нь цагдаагийн ажилтан. Хэрвээ охин нь энэ талаар мэдчих юм бол илүү гүнзгий лавшруулж ухах бах. Энэ нь Колинд таагүй санагдах байх гэж бодсон учраас Боб хүүгээсээ амлалт авсан. Хүн ч гэсэндээ аавынхаа аз жаргал цадаа болохыг хүсээгүй учраас амлаад энэ талаар дахиж үг дурсаагүй. Ингээд л Боб болон Колин нарын хуран болж тэр хоёр аль биесээр гэр бүл болсон байгаа юм. Гэтэл ямар ч нууц хизээндийн цагт ил болдгийн адилаар гэр бүлийн оройн хоолн дээр Колин өөрийнхөө хуучин амьдралын талаар зүгээр л ширээн дээр гаргаад тавьчихсан. Энэ үед Бобийн цагдаа охин ч гэсэндээ ирчихсэн байсан. Колин харин миний хуучин нөхөрт ийм зүйл тохиолдоод би шүүх хуралд нь ингэж татагдаад гих мэтчлэн бүх зүйлийг дэлгэрэнгээр ярьж эхэлсэн байна. Яагаад гэж юу? Яагаад гэвэл зүгээр л Колин өөрийнхөө тухай ярих дуртай. Анхаарлын төвд байх дуртай гэхэд болно. Харин энэ бүхнийг сонсон Боби охин маш ихээр гайхсан. Яагаад энийг би урд ногт мэдэхгүй байгаа лээ? Надаас бусд хүмүүс мэдж байгаа бол яагаад би мэдэхгүй байгаа гэх мэтчлэн маш олон асуултууд гарч ирсэн. Түүнээс гадна Бобийн охин мэрэгжлийн цагдаа учраас Колин ярьж байгаа байдал түүний биеийн хөдөлгөөнөөс маш олон зүйлийг олж харсан. Нэг ёсондоо Колин энэ бүх зүйлийг худлаа санаанаасаа зохиж яриад байна гэдэг мэдрэмжийг авсан. Гэсэн хэдий ч энэ удаад юу ч хийж чадахгүй штэ. Нэгдүгээр өнгөрсөн зүйл, хоёрдугаарт одоо аавтай хамт амьдарч байгаа бүсгүй. Аль биесийнх нь эхнэр нь тэмч болохоор Боби охин энэ бүгдийг нэг удаа нүдээ дараад өнгөрөхөөр шийдсэн. Ингэж явсаар хосоод маш олон жилийг хамтдаа амьдарч өнгөрөөсөн, маш олон ач хүүхдүүдтэй ч болж гэр бүл нь улам өнөртгөн болсон байгаа юм. 2005 он гэхэд хосууд аль хэзээний 60 нас гарцгаачихсан, хамтдаа амьдраад 20 гаруй жил болчихсон байсан. Бобийн ажил мэргэжлэвт гэх юм бол тэрбээр Калифорни мужийн байгаль орчны газар ажилладаг байсан байгаа. Түүний албан тушаалын хувьд гэх юм бол Лейк Тахо хэмээх байгалийн үзэсгэлэнт газрын ойн бүсийг хянж хариуцж ажилладаг байсан. Харин 2005 онд тэрбээр тэтгэвртэй гарсан. Энэ үед нь Колинч гэсэндээ тэтгэвртэй гарах хүсэлтэй байгаагаа Бобд хэлсэн. Гэхдээ Колинч гэсэндээ тэтгэвртэй гарчих юм бол тэдний гэр бүлийн орлогонд багасна. Зарим зүйлсийг таслах хэрэгтэй ч болно. Тэмч болохоор энэ нь хэсэгтээ боломжгүй зүйл шиг санагдчихсэн. Харин Колинд энэ үед нэг санаа төрсөн байна. Колин хэлэхдээ хэрвээ хоёулаа хэсэг хугацаанд хуурамчаар салчих юм бол засгийн газраас би тэтгэмжийн мөнгө авах боломжтой. Учир нь гэх юм бол өмнөх амьдралаасаа би бэлэвсэрч үлдсэн гэмтгэрийн хохирогч болсон учраас улсаас тэтгэмж авах боломж байгаа даа. Тэм учраас хоёулаа хэсэг салаад
тэгээд дараа нь эргээд нийлэх гэсэн саналыг тавьсан. Харин энэ нь Бобд огтхонч таалагдаагүй. Бобын хувьд гэх юм бол тэрбээр өөрийгөө ухамсарладаг, сайн иргэн, хизээч лөөр болон ийм зүйлсийг хийж байгаагүй. Тэмч болохоор эхэндээ эсэргүүцсэн ч гэсэндээ Колины ятгалганд орсон. Ийм болохоор хосууд 2005 онд хуурамчаар гэрлэлтэд салгуулсан. Колин ч гэсэндээ төлөвлөгөөнийхөө дагуу засгийн газраас хохирогч бэлэвсэрч үлдсэн эмэгтэйн тэтгэмжийг олж авч чадсан. Үүнийхээ дараагаар 2006 онд хосууд дахин гэрлэлтэд батлуулсан байгаа юм. Энэ бүхэн Колины яг төлөвлөснөр болсон. Гэхдээ харин нөгөө талдаа Бобби хувьд гэх юм бол Колиныг шал өөр нүдээр харж эхэлсэн. Өмнө нь үргэлж сайн сайхнаар хардаг байсан болвол нүд нь жаахан нэгдээд Колины зайлжин хуурамч худалч зангуудыг олж харсан байгаа юм. Энэ нь Боббиг айлгаж эхэлсэн. Тэмч болохоор энэ үйл явдлаас хойш Боб ерөнхийдөө бол Колиноос өөрийгөө тусгаарлаж эхэлсэн байгаа юм. Тэтгэвртэй гарсан ч гэсэндээ Бобод нэгэн судалгааны ажлын санал ирчихсэн байсан. Энэхүү судалгааных нь ажил нь Монгол улсад хийгдэх судалгаа. Тийм ээ, Монгол улс. Тийм болохоор Боб байнгын Монгол руу ирж очих ажилтай болсон. Энэ нь Боббийн хувьд маш тааламжтай байсан л учир нь гэх юм бол Колиноос өөрийгөө тусгаарлахад нь нэлээд нэмэр болж исэн байгаа. Боббийн хувьд гэх юм бол сардаа нэг удаа ч юм уу улиралдаа хэд хэдэн удаа Монгол руу ирж очих шаардлагатай ажилтай болсон. Ингэж явсаар байтал 2012 он болсон байгаа. 2012 он гэхэд хосууд аль аль нь 70 гарч ирсэн, амьдрал нь нэлээд хэвийн тогтцсон, маш олон ач хүүхдүүдтэй болчихсон байсан. Боббийн хувьд гэх юм бол судалгааны ажлаар Монгол руу байнга явдаг хэвээрээ. Харин Колины хувьд гэх юм бол эмээгийнхэн үргийг биелүүлээд өөрсдөө амьдардаг Placerville хотод амьдарсаар байсан. Харин 2012 оны 9 сард нэгэн хачирхалтай зүйл болсон л доо. Энэ нь юу вэ гэвэл Колины хүү нэгэн зүйлийг олж мэдснээ ээждээ хэлсэн. Энэ нь юу вэ гэвэл Боб Монгол найз бүсгүйтэй болчихсон байна гэсэн мэдээлэл. Энэхүү мэдээлэл нь Колинд маш цочирдмаар туссан. Ингээд Колин илүү цааш нь ухаж үтсэн байгаа юм. Колины олж мэдсэн зүйл гэх юм бол Боббийн монголох найз охин нь өөрөөс нь тал насаар дүү буюу 34 настай нэгэн бүсгүй байгааг олж мэдсэн. Мөн Боб тэр бүсгүй хоёрын харилцаа нэлээд удаан хугацаанд үргэлжилж байгаа гэдэг хүртэлтэй олж мэдсэн. Колины хувьд гэх юм бол сэтгэл санаагаар маш их хунж эхэлсэн. Үүнийг хинтээ ярихаж мэдгүй байсан учраас Боббийн цагдаа охинтой холбогдож эхэлсэн байх юм. Одоо яах вэ? Яах ёстой вэ? Миний сэтгэл санаа юм байна гэх мэтчлэн бүх болж байгаа зүйлсээ Боббийн охинд хэлсэн. Харин энэ үед Боб Монголд байгаа хэвээрээ. Боббийн томилолтч дуусаад буцаад гэртээ ирэх шаардлагатай болсон. Харин Боббийн хувьд гэх юм бол ар гэрт нь юу болж байгаа талаар бүх мэдээллийг авчихсан байсан. Тэмч болохоор одоо энэ бүгдийг дуусгах цаг нь угаасаа болсон. Тийм болохоор Колинтай уулзах хэрэгтэй. Гэхдээ Колинтай уулзах нь түнд тэмч таатай санагдаагүй л дээ. Нэгэсэндээ юу болохыг нь мэдгүй Колиноос жоохон имиж байсан. Тийм болохоор охиноосоо хамтдаа яваад өгөөч гэж гуйсан. Харин Колины хувьд гэх юм бол харин ч эсрэгээрээ маш тайван хүлээж авсан л да. Юу болсон талаар олж мэдсэний хэлсэн. Одоо цаашлаад яах билээ гэдгээ хүртэл ярилцсан. Гэтэл Боб энэ үед Колинд хоёлоо одоо ингээд салъя энэ гэрлэлтийг дуусгая гэж хэлсэн нь Колинд огт таалагдаагүй. Миний бодохоор Колин бол энэ бүгдийг артаа үлдээгээд цаашдаа амьдрна гэж бодож исэн юм шиг байна. Гэтэл Боб бүгдийг дуусгая гэсэн нь Колинд огт таалагдаагүй. Гэтэл Колин зөвшөөрсөн. Боббийн хувьд гэх юм бол Лейк Таход ажилладаг байхдаа Лейк Таходоо нэгэн байшинтай байсан. Тэмч болохоор тэр байшиндаа очиж амьдарсан. Харин Колин гэртээ байшиндаа үлдсэн. Ингэж хосууд тусдаа амьдарч эхэлсэн байгаа юм. Гэтэл энэ тусдаа амьдрах нь тэмч удаагүй. Учир нь гэх юм бол 11 сард Колин нэгэн томоохон хагалгаанд орох шаардлагатай болсон. Колин энэ хагалгааныхаа өмнө Бобоос намайг хагалгаанаас гарахад асарч суйлж өгөх хэрэгтэй байна. Чи надад туслаач гэсэн хүслийг тавьсан. Мэдээж Боб зөвшөөрсөн. Учир нь гэх юм бол тэр хоёр 20 гаруй жил хамтдаа амьдарсан. Тэрнээс гадна урд нь Боббиг олон хагалгаанд ороход Колин дандаа хамт байж суйлж асардаг байсан. Тэмч болохоор Боб Колинд туслах нь зайлшгүй зүйл юм а гэд зөвшөөрсөн байгаа юм. Колин 11 сард хагалгаанд амжилттай ороод гэртээ ирсэн байгаа. Боб яг л хуучны шигээ түүнийг асарч цувлаад хамтдаа өдөр хоногуудыг өнгөрөөсөн. Мэдээж тэнхрэх хугацаа нэлээд шаардлагатай байсан л да. Тэмч болохоор энэ үед нь талархлын баяр, зуул сарын баяр гэд гэр бүлийн маш олон баяр болсон. Энэ үед нь тэдний хүүхдүүд яг л хуучин шигээ Боб Колин нарын байшинд цуглараад оройн хоол идээд баяраа тэмдэглэсэн. Энэ үед Колин бодсон л да. Магадгүй энэ бүхэн сайн нэр ирж ах шиг байна. Боб битээр буцаад нийлж байгаа юм шиг байна. Боб ингээд эн чинь үлдэх байх гэсэн горлоготой байсан. Гэтэл харамсалтай нь Бобын хувьд эсрэгээрээ Бобын хувьд гэх юм бол Колиныг эдгэрсэн даруйдал буцаад Лейк Тахогийнхаа байшинд амьдрна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Ингэж байж итэл шинэ он гараад 2013 он болсон байгаа. 2013 он болоод удаагүй буюу эхний 7 хоногт нь хосууд гэртээ тайван хэвийн өдрийг өнгөрүүлж байтал нэгэн орой Бобод
дуудлага ярьсан баг юм. Боб энэхүү дуудлага харсан даруйдаа л өөр өрөөнд орж утсаар ярьсан. Энэхүү дуудлага нь мэдээж Бобын Монголд байдаг найз бүсгүйгээс нэрсэн дуудлага байсан. Колин Бобод Монголоос дуудлага ирсэн байна гэдгийг шууд мэдсэн. Магадгүй тэр яриаг нь чагнасан байх. Харин энэ үйл явдал нь Колиныг маш ихээр уурлуулсан баг юм. Энэ дуудлага ирснээс маргааш нь буюу энэ өдрийн маргааш оройн нь Колины өмгөөлөгчөөс 911-т дуудлага ирсэн баг юм. Энэ дуудлаган дээр Колины өмгөөлөгч хэлэхдээ би Колин хэмээх бүсгүй өмгөөлөгч байна. Энэхүү хаяг дээр ийм хэрэг гарсан байна. Та бүхэн яаралтай очно уу? Одоогийн байдлаар би ямар ч нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн дуудлагыг хийсэн. Okay, what happened? Yeah, I can't tell you. I'm an attorney. Харин цагдаагийнхан болон түргэнийхэн Колины гэрт очиход Колин хаалга нисэн байгаа юм. Хатагтай танай гэр танаас өрхөн байна уу гэхэд байгаа манай нөхөр. Та нөхөр хандах юм бэ гэхэд тэр үхчихсэн. Та яаж мэдж байгаа юм бэ гэхэд та нар өөртөө ороод харалтаа гэсэн зүйлийг Колин хэлсэн. Боб орон дотроо буудуулсан байдалтай олдсон байгаа юм. Харин хачирхалтай зүйл нь гэх юм бол Бобын цогц нэлийн хөрчихсөн, аль хизээ нас барчихсан гэдэг нь тодорхой байж байсан. Мэдээж л одоо мөрдөгчдийн хамгийн ихэнд хийх зүйл гэх юм бол Колиноос мэдүүлэг авах. Харин энэ мэдүүлэгний маш хачирхалтай зүйл нь гэх юм бол Колин яг л өмнөх хэрэг шиг зүйлийг давтан ярьсан. Би юу ч санахгүй байна. Толгоон дотор манантаад орж гараад дүнхтэй тань. Надад одоо ярьж чадах зүйл юу ч алга гэж хэлсэн баг. Колин мэдүүлэг өгөхдөө нэмж хэлсэн зүйлс нь гэх юм бол манай нөхөр намайг арга тавьсныг би олж мэдсэн, Монголд нэгэн найз бүсгүйтэй болцсон гэдгийг нүртэлтэй мэдсэн байгаа. Би 4 цаг шахуу түүний компьютерыг орлоод арайж компьютер руу н орсон. Тэр бүсгүйтэйгээ бичсэн захидлууд болон имэйлүүдийг нь олж уншсан байгаа. 4 hours. But I got into his computer and I found some conversation that he had with her. Гэхдээ яг тэр хэрэг болсон орой юу болсныг би огт санахгүй байна гэсэн мэдүүлгийг өгсөөр байсан. Мэдээж Колин юу ч санахгүй байсан учраас мөрдөгчд өөрсдийнхөөрөө ажиллаж эхэлсэн. Мөрдөгчд хосуудын харилцаа ямар байсан талаар гэр бүлийнхэнтэй нуулзаж мэдүүлгүүдийг авсан. Мөн тэрнээс гадна Колины утсанд ирсэн болон гарсан дуудлагуудыг судалж эхэлсэн байна. Мөрдөгчд болон шинжээч нар маш олон зүйлсийг илрүүлсэн л дээ. Энэ нь юу вэ гэвэл Бобын цогцоос нас барснасаа хойш бараг 10-аад цагийн турш орон дотроо байсан. Тэгэхээр энэ үед Колин юу хийжсэн байж болох вэ? Ингээд цаашаа нягтлаад үзэхэд Бобыг нас барсны дараа Колин бүхэл бүтэн 200 милийн аяллыг Сан Франциско руу хийсэн байгаа юм. Энийг нь яаж мэдсэн бэ гэвэл Сан Францискогоос буцаж явж байхдаа Колины машин хурдны зам дээр эвдэрсэн. Машины нэвтрэнгуут Колин AAA хэмээх машин засварын үйлчилгээний компани руу холбогдсон байгаа юм. Мэдээж энэ компани бүх дуудлагыг бичиж хадгалж үлдээдэг. I just started swerving on the freeway and then all of a sudden I kind of did a complete flip and the car won't start. Мөрдөгчд энэ дуудлагыг нь олж сонсон. Гэтэл энэ дуудлага дээр Колин ивэрүүл байсан. Нөгөө толгойн мантад юу ч санахгүй орж гараад юу болоод байгааг ч мэдэхгүй байгаа гэсэн хүн чинь зүгээр л диспетчертэй энгийн ярьж байсан. Өөрийнхөө хаана байгааг, өөрийнхөө хаана амьдардгийг, машин хаана эвдэрсэн байгаа, мөн ямар тусламж хэрэгтэй байгаа. Дээрээс нь гадна үйлчлүүлэгчийнхаа дугаарыг хүртэлтэйг цээжээрээ санаж хэлж исэн. Тэгэхээр Колины ухаан орж гараад байсан гэдэг нь худлаа. Тэгвэл Колин яах гэж 200 милийн аялал хийж Сан Франциско руу явсан бэ? Энэ нь бүр амжигтай. Колин Бобыг буутсан бууга аваад мөн Бобын маш үнэтэй зоосны цуглуулгуудыг аваад Сан Францискод байдаг хүүгийнхээ ачаа хадгалдаг контейнерт авчиж хийсэн байгаа юм. Ингээд л Колины эсрэг баримтууд ар араасаа нэмэгдэж эхэлсэн байгаа. Мөн хамгийн сүүлчийн буюу томоохон баримт нь юу гэх юм бол Колин Сан Францискогоос эргэж ирсэн даруйда өмгөөлөгч Дэвид рүүгээ уцаар ярьсан. Өмгөөлөгч Дэвид нь Колиноос дуудлага авсан даруйда түүний гэрийн гадаа очсон байгаа юм. Өмгөөлөгч Дэвидийн хувьд гэх юм бол хэргийн газар руу нэг ч алхам ойртоогүй Колины байшингийн гадаа зогсож түүнтэй уулзсан. Гэхдээ Колинтэй бүхэл бүтэн 90 минутын хугацаанд уулзсан байгаа юм. Бүхэл бүтэн 90 минут. Энэ бүхэл бүтэн 90 минутын хугацаанд тэр хоёр ямар ч зүйлийг зохиож найруулсан байх боломжтой. Ингээд л Колины эсрэг баримтууд бүтэн болж эхэлсэн. Ингэж л Бобын үхэлтэй холбоотой шүүх хурал эхэлсэн. Энэ шүүх хурал дээр өмгөөлөгч Дэвид нь Колиныг өмгөөлж оролцсон. Та нар бодоод үзтээ хоёр нөхрийнх нь үхэл дээр нэг өмгөөлөгч оролцож байна.
эхнийх дээр нь сайн тусалсан юм чин хоёр дахь дээр нь ч гэсэндээ Дэвидийг авчирсан тодорхой. Гэсэн хэдий ч Дэвид болон Колины ярьж байгаа зүйлс ямар ч баримт нотлохоогүй нэгсэндээ утгагүй байсан. Нөгөө юу ч санахгүй байна гэжсэн Колин чинь шүүхүүрэл дээр санаж байгаа зүйлсээ ярьж эхэлсэн. Эдгээр нь маш утгагүй. Тэрээр хэлэхдээ Бобод дуудлага ирсээрээ би маш ихээр уурсан. Тэгээд Боб төрүүлээд орондоо ороод би дараа нь орсон л доо. Гэтэл Боб орондоо буутаа орчихсон байсан. Би ямар нэгэн зүйл болохоос сэргийлээд Бобын бууг түүний гарнаас холдуултал тэр булаацалтаж эхэлсэн. Бит хоёр бууг нь нилийн булаацалцсан. Тэгж явах үедээ санамсаргүйгээр би гохын дараад Бобыг буутсан. Колины дараач хэлсэн зүйл хэм бол үнэхээр утгагүй. Тэрээр хэлэхдээ би Бобыг санамсаргүй бууцсныхаа дараагаар түүний үнэтэй зоосны цуглуулгыг нууж далд хийх ёстой юм шиг санагдсан. Учир нь гэх юм бол маш олон хүмүүс гэрээр хорилоход алдагдчихвол яах вүлээ. Тийм болохоор түүнд зориулаад аюулгүй газар хадгалах гэж явсан юм гэж хэлээд байгаа. Бодоод үзтээ. Ингээд л Колин өөрийгөө улам гүнзгий нөхрөө ухаж оруулаадсан. Харин нөгөө талаас гэх юм бол баримттай нотлохотой зүйлсийг Колины эсрэг гаргаж ирсэн байгаа. Тэмч болохоор энэ шүүх хурал дээр Колин ялагдаж 50 жилийн хорих ялыг авсан байгаа. Энэ үед Колин 70 настай байсан гэхээр чинь шоронгоос амьд гарах ямар ч боломжгүй болсон гэсэн үг. За ингэж л энэ аимшигтай хэргийн түрүүд өндөрлөж байна. Бобби үед гэх юм бол маш харамсалтай хүүхдүүдийн зүгээс гэх юм бол Колинд өгсөн ял шийтгэл түнд зогсон гэж үздэм байлаа. We encourage and support the maximum sentence along with a lifelong sentence of unending sorrow, grief, sadness, heartache, and a void that we wake up to every single day. Харин Колины үед гэх юм бол энэ хэрэг нэг биш 2 удаа давтагдлаа. Эхний удаадаа гэх юм бол тэрээр уснаас хуурай гарч чадсан, зүгээр ч хуурай гараагүй маш их хөрөнгөтэй гарч ирсэн байгаа. Харин энэ удаад ч гэсэн өшөө хонцонгаа авсныхаа дараа дахиад хуурай гарч ирэх магадaltaй гэж бодсон байгаа юм. Тэмч болохоро Бобын зооснуудыг далд хийсэн баг. Магадгүй энэ хэрэг дуусны дараа дахиад амьдралаа эхлүүлэхэд нь Бобын зооснууд өөрт нь хэрэг болох гэж бодсон баг. Ингээ бодохоор үнэхээр аимшигтай. Колин яг хайр дурлалд автдаг хүн үү эсвэл зүгээр л мөнгөний араас явдаг хүн үү? За ингээд энэ хэргийн талаар бодсон сасан зүйлсээ комент сэтгүүлтэйгээрээ надтай хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Миний илтгэр good vibes only. Bye.